2026 он бол энгийн нэг жил биш гин. Эртний Хятадын метафизик болон Ленин сургаалын дагуу энэ жил дүрэлзэн асах гал мэт хүчтэй энергитэй жил болох юм байна. Гал морь жил нь хурд хүч, зориг, гинтийн үсрэлт, хувь заяаны огцом эргэлтийг авчрах ховор бөгөөд асар их өөрчлөлтийн үе юм. Гал морь жилийн энергитэй зөв нийцэж чадсан хүмүүсийн хувьд санхүүгийн өсөлт төсөөлөмгүйгээр өсөх жил болох юм байна. Гэхдээ олон хүн сонсхийг хүсдэггүй үнэн гэвэл энэ энерги хүн бүрт адил хэмжээнд ирэхгүй гэн. Гал морь жил зөв нийцэл, зөв цаг үе болоод галын шинж чанар болох хөдөлгөөн, хүсэл тэмүүлэл, зоримог, шийдвэр гаргах чадвар бүхий дотоод мөн чанартай ордуудыг шагнана. Эртний Хятадын Ленин фэнкшүүд зургалснаар 2026 онд ердөө 4-6 ордол онцгой их баялагийг өөртөө татах байрлалд байгаа юм байна. Эдгээр ордууд бол тухайн жилийн энергитэй төгс зогсож байгаагийн илрэл юм. Тийм ч учраас зарим хүмүүс нэг шөнийн дотор огцом амжилтанд хүрч байхад харин зарим нь хичнээн хичээсэн ч урагшлахгүй байгаа мэт санагддаг. Энэ нь зөв мөчөд, зөв энергийн урсгалд байгаатай нь холбоотой юм. Гал морь жил маш хурдтай хөдөлдөг жил тул боломжийг санаанд оромгүйгээр бий болгож, санаанд оромгүйгээр эргүүлэн мөн авч чадна. Хэрвээ чи эргэлзвэл боломжийг алдах боломжтой. Харин хэрвээ 6 ордчин энэ хүчрхэг мөчлөгтэй нийцэж байвал мөнгө, амжилт чиний төсөөлж байгаагүйгээр чам руу урсан орж ирнэ. Энэ удаагийн дугаартаа бид эртний Хятадын Ленин үзлээр 2026 онд арвин их эд баялагын азыг дагуулах 4-6 ордыг бүрэн тайлбартайгаар нь хэлж өгөх болно. Та энэ бичлэгийг үзэхдээ 2 зүйлийг хийхээ битгий мартаарай. Нэгдүгээрт сэтгэгдэл хэсэгт зүрх хүлдээгээд манай сувгийг subscribe дараарай. Хоёрдугаар таны хийх зүйл бол бичлэгээ дуустал сонсонгоо санаанаас ч хизээч гардаггүй амьдралынхаа хамгийн дурсамжтай өдрийг бодоорой. Тэр өдөр нь амжилт алдаа авахаар л аль нь ч байж болно. Буддын сургаалд дурсамж гэдэг санамсаргүй зүйл биш гэж үздэг. Дурсамжууд ихэвчлэн бидний одоо байгаа амьдралын суурь гэж үздэг юм. Тиймээс бичлэгний төгсгөл хүртэл хамт байж таны орд эдгээр 4 ордонд багтаж байгаа эсхийг шалгаарай. Хэрвээ таны орд эдгээр 4-т багтаагүй байсан ч өнөөдөр сонсох мэдээллээр та 26 оныг хэрхэн төлөвлөх, цаашлаад ирээдүйн амьдралаа бүхэлд нь өөрчлөх боломжийг олж мэдэх боломжтой юм. Одоо ингээд эхний ордоос эхлэе. Эхний 6 орд бол төрөлхийн баялагын соронз луу жил юм. Бүх 6 ордуудаас луу нь 26 оны гал морь жилд хамгийн тэргүүн игнэнд бичигдэж байна. Ленин фэнкшүүд дурдсанаар галын энерги луугийн тэнгэрлэг хүчтэй нийцэх үед үр дүн нь эд баялаг, эрх мэдэл, амжилтыг дагуулдаг. 2026 онд луу жилтэн мөнгөний араас хөөцөлдөхгүй. Харин мөнгө өөрөө луу жилтнүүдийг зорин татагдана. Хятадын метафизик ухаанд луу жилтнүүд өөрийн дотоод галтай төрдөг. Гэвч луунууд тэр галыг хянах, барих, төвчээртэйгээр чиглүүлэх шаардлагатай байдаг. Харин гал морь жил бүх зүйлийг өөрчилнө. 2026 онд гал морь жилийн энерги бол зоримог, хурдтай, айдасгүй, өрсөлдөөнч шинжтэй. Энэ энерги шийдэмгий үйлдэл хийж чаддаг. Эрсдлээс эмээдэггүй хүмүүсийг шагнана. Энэ бол луу жилтнүүдийн хувьд амьдралдаа эргэлт хийх үе юм. Бусад жилтнүүд 2026 оны хурд хэмнэлд дарагдсан мэт санагдаж байхад харин луунууд итгэвчин сэрж буугаар өөрсдийгөө мэдэрнэ. Олон луунууд өөртөө итгэх итгэл нэмэгдэж боломжууд өөрөө танд ирж байгааг анзаарна. Санхүүгийн хувьд энэ жил луунуудын хувьд урд өмнөх шиг тэмцэл биш, харин өсөлтийн жил байна. Ажил мэргэжлийн хувьд албан тушаал дэвших, бусдыг манлайлах, бусдад хүлээн зөвшөөрөгдөх жил байх болно. Харин бизнес эрхэлдэг луунуудын хувьд 2026 он тесрэлттэй өсөлт, шин зах зээл, хүчрхэг түнш гэх мэт итгэмээргүй гинтийн өөрчлөлттэй жил байх болно. Гал морь жил зоримог алхмыг дэмжих бөгөөд зүн совиндоо итгэж үйлдэл хийж чадсан луунууд өөрчлөлтийг хурдан мэдэрнэ. Энэ жил луунууд даруй зангаар өөрсдийгөө дарах хэрэггүй. Ленин үзэлд галын жилүүдэд ухарч өөрийгөө дардаг хүмүүс өөрийн аз жаргалаа өөрсдөө хаадаг гэж заадаг.
Тиймээс луунууд эхэндээ эвгүй санагдаач өөрсдийгөө даралгүй өөрийн чадвараа ил гаргахыг зөвлөж байна. 2026 онд луунууд эд баялагийг өөртөө татах нэг хүчтэй шалтгаан бол эрх мэдэл юм. Гал морь жилийн энерги манлайллыг дэмждэг бөгөөд луунууд төрөлхийн манлайлагчид байх нь элбэг. Хүмүүс тэдэнд өөрийн мэдээлгүй итгэнэ. Учир нь тэд итгэл төрхөөц энергийг ялгаруулдаг. Энэ нь хөрөнгө оруулагчид, үйлчлүүлэгчид зэрэг бизнесийн боломжуудыг соронзон мэт өөртөө татах юм. Олон луунууд 26 онд хүмүүс тэднээс илүү их зөвлөгөө асууж эхэлж буйг анзаарна. Нөлөөлөл ихсэх тусам түүнийг дагалдаж мөнгө байдаг гэдгийг санаарай. Гэсэн ч альва хүчтэй жил сургамжийг дагуулж байдаг. Луу жилтнүүдийн хувьд 26 онд хамгийн том алдаа бол хит өөртөө итгэх итгэл байх магадлалтай юм. Гал морь жилийн энерги эгог хит дүгийлгэж, луунууд өөрсдийгөө дийлдэшгүй мэтээр ойлгоход хүргэж болзошгүй. Лин анхааруулахдаа бардамнал их занал энэ жил луугийн аз гэмрийг сулруулах цоор ганц хүч гэсэн байна. Эд баялаг тань руу урсан орж ирэх нөхцөл нь өөртөө итгэх итгэл, даруй зан, ухааралтай хослох үед л танд тохиолдно. Луунууд манлайлал гэдэг нь ноёрхол биш, харин хариуцлага гэдгийг санаж явах ёстой. Тэдэнд тулгарч болзошгүй өөр нэг сорилт бол ядаргаа туйлдал. Гал морьжил маш хурдтай бөгөөд байнгын үйлдэл шаардна. Эхэндээ луунууд өөрсдийгөө эрч хүчтэй гэж мэдрэгч бүх зүйлд тийм гэж хэлсээр байвал өөрсдийгөө дэндүү ядраах эрсдэлтэй. Фэнкшүү ухаанд гал хүртэл амрахгүй бол өөрийгөө шатаадаг гэж сургадаг. Тиймээс луунууд боломжийг ухаалгаар сонгож, богино хугацааны ашигын араас хөөцөлдгийн оронд урт хугацааны алсын хараатайгаа нийцэх боломжуудад анхаарах нь зүйтэй юм. Сүнслэг талаас нь харвал 2026 онд луугийн авах сургамж нь зөв үйлдэлтэй нь холбоотой. Буддын сургаалд баялагийг өөрийг нь буруу шаадаггүй, харин баялагт хит баригдахыг буруу шаадаг. Амжилтаа бусдыг дэмжих, зөвлөн чиглүүлэх, өгөөмөр байх, эсвэл амжилтаараа дамжуулан бусдын амьдралд утга учир, хувь нэмэр оруулахад ашигласан луунуудын хувьд аз гэмэр нь төр зургийн биш, тогтвортой байх болно гэсэн байна. Харин зөвхөн өөрийн эгог тэжээхийн тулд баялагын араас хөөцөлдвөл огцом ориглуудын дараа түүнтэй адил огцом уналтууд ч түүнийг дагах өндөр магадлалтай юм. Лин мөн 2026 онд луунуудад зориулан тодорхой фэнкшүүгийн зөвлөмжийг өгсөн юм. Тэд улаан алтлаг, гүн ягаан өнгийн зүйлсийг хэрэглэх нь гал морь жилийн энергийг нь нэмэгдүүлнэ. Мөн гэр эсвэл офсынхоо өмнөд болон зүүн өмнөд хэсгийг идэвхжүүлэх нь баялагын урсгалыг дэмжинэ. Эдгээр хэсгийг цэвэр гэрэлтэй, эмх цэгцтэй байлгавал энерги чөлөөтэй эргэлдэнэ. Луунууд ажлын орчиндөө эмх замраагүй байдал үүсгэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь замраагүй байдал тодорхой байдлыг хаадаг. Харин тодорхой байдал бол энэ жил луугийн хамгийн хүчтэй зэвсэг юм. 26 оны дунд үе гэхэд олон луунууд амьдрал нь гацсан мэт мэдрэмжийг ардаа орхисныг ойлгоно. Зогсон байдлыг хөдөлгөөн орлож, эргэлзээг зоргоор сольсон байх болно. Тийм ч учраас лууг гал морь жилийн баялагын соронз гэж нэрлэдэг. Энэ бичлэгийг үзэж буй луунууд 2026 он бол ураг шалхах, тодорхой ярьж, зоригтой үйлдэж, орчлын ертөнц таны бэлэн байдалд хариу өгч байгаад итгэх жил бөгөөд гал хувь заяатай учрахад өөрчлөлт зайлшгүй ирдэг. Энэ бол дөнгөж эхлэл гэдгийг санаарай. 2 дахь зурхайн орд бол стратегийн баялаг бүтээгч үхэр жил. Луу жилтнүүд 2026 оны гал морь жилд тесрэлттэй эд баялаг, ил тод хүчийг илэрхийлэх бол үхэр жилтнүүд үүнтэй ижил үн цэнтэй зүйлийг төлөөлнө. Тэр нь тогтвортой ухаалгаар бүтээгдсэн, удаан хугацаанд хадгалагдах эд баялаг юм. Ленин фэнкшүү сургаалт уртснаар гал морь жилийн хурд эмх замраагүй байдалд олон орд төөрөлдөж байхад үхэр жилтнүүд харин тайвнаар зогцож, гал намжсны дараач нурж унахгүй хөрөнгийг босгож чадна. Анх харахад гал морь ба үхэр хоорондоо зохицохгүй мэт санагдаж магадгүй. Морь бол хурдтай, түргэн аш зантай тогтворгүй. Харин үхэр бол төвчээртэй, сахилга баттай, тайван байдлыг илэрхийлдэг. Яг энэ ялгаа нь үхэр жилтнүүдийг 2026 оны хамгийн том санхүүгийн ялагчдын нэг болгодог.
фэнкшүүгийн ухаанд галыг үр өгөөжтэй байлгахын тулд газар хэрэгтэй гэж үздэг. Үхэр тэр газрыг бий болгодог юм. 2026 онд бусад нь боломж руу сохроор давхиж байхад үхэр жилтнүүд харин судалж нэгтсэний үндсэн дээр л шийдвэр гаргана. Энэ нь үхрийг удаан болгохгүй харин стратегч болгодог. Лин хэлэхдээ галын жилүүдэд түргэн ааштай хүмүүс хурдан мөнгө олдогч түнтэйгээ адилхан хурдан алддаг гэж заадаг. Харин үхэр жилтнүүдийн өөртөө татсан эд баялаг нь тэдэнд үлддэг. Учир нь тэдний алхам бүрэн нарийн тооцооллоор хийгддэг байна. Санхүүгийн хувьд 2026 он үхэр жилтнүүдэд урт хугацааны төлөвлөлт, өсөлт, ухаалгаар сонгосон түншлэлээс хамгийн их ашиг хүртэх жил юм. Албан тушаал дэвших, цалин нэмэгдэх, бизнес тэлэх нь огцом эрсдлээс бус харин тогтвортой, найдвартай байдлаас үүдэн ирнэ. Ажил олгогчид, хөрөнгө оруулагчид, хамтрагчид гээд 2026 оны тогтворгүй жилд үхрийг аюулгүй зангуу гэж харна. Харин мөнгө тогтвортой байдал руу өөрөө урсдаг юм. Олон үхэр жилтнүүд хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрлэл, хүнс хөдөө аж ахуй, логистик, эсвэл системд суурилсан бизнесээр дамжин баялагын боломжуудыг олж харна. Гал морь жилийн энерги эрэлтийг хурцсгана. Харин үхэр түүнийг чимээгүйхэн хангана. Гал моржилд үхрийн хамгийн давуу талуудын нэг бол эмх замраагүй байдал дундч сахилах баттай байж чаддаг чанар нь юм. Бусад нь төлөвлөгөө гинэт өөрчлөгдөхөд сандарч түгшиж байхад үхэр харин сэтгэл хөдлөлд авталгүйгээр дасан зогсож чаддаг. Энэ тайван тогтун оршихуй нь итгэлийг татна. Харин мөнгөний ертөнцид итгэл бол авьяасаас ч илүү үнцэнтэй зүйл юм. Лин хэлэхдээ 2026 онд хүмүүс өөрсдөд нь аюулгүй мэдрэмжийг өгч чадах хүмүүсийг дагна гэж онцолсон. Үхэр үүнийг ямар ч хичээл зүтгэлгүйгээр хийдэг. 2026 онд үхэр жилтнүүдийн хувьд эд баялагын өөр нэг хүчтэй урсгал бол түншлэл юм. Луунууд ихэвчлэн ганцаар ноёрхож байхад үхрүүд харин хамтын ажиллагаагаар ноёрхоно. Гал морь жилийн энерги хурдтай түргэн шалгамгай хүмүүсийг нэгтгэдэгч тэдний дийлэнх нь чиглэлээ барьж чаддаггүй. Ийм үед үхэр багийн ажиллагаа, хамтарсан бизнесүүдэд тогтворжуулагч хүч болж өгдөг. Ихэнхдээ үхрүүд чимээгүй ажиллаж үр дүн гаргах бол бусд нь олонний анхаарлыг татах гэж хичээдэг. Гэвч хөшигний цаана мөнгө урсан орж ирэх нөхцөлийг үхэр жилтнүүд барьж байдаг юм. Гэсэн ч үхрүүд өөрсдийн хамгийн том сул тал болох хит хөшин, уян хатан бус байдлыг мэдэж байх шаардлагатай. Хэрвээ үхэр жилтнүүд тухайн мөчөд тохирохоо болсон хуучин арга барилтайгаа зуралцаар өөрчлөлтөнд дасан зохицохоос татгалзах юм бол боломжууд таныг тойрч магадгүй юм. Ленин фэнкшүүд хэлэхдээ үхэр жилтнүүд хэлбэрийн хувьд уян хатан, харин зарчмын хувьд хатуу байхыг зөвлөдөг. 2026 онд тэдэнд тулгарах өөр нэг сорилт бол өөрийн үн цэнийг дутуу үнэлэх явдал юм. Үхэр бусдын анхаарлыг татахыг эрмэлздэггүй учраас өөртөө зохихоос дутуу үнэлэгдэх, цалин багтай нөхцөл, тэгш бус түншлэл эсвэл хитэх хариуцлага үүрэх эрсдэлтэй. Галын жилд үхэр жилтнүүд өөрсдийн үн цэнийг тодорхой илэрхийлж, хил хязгаараа тогтоож, итгэлтэйгээр хэлэлцээр хийхийг сурах хэрэгтэй юм. Баялаг зөвхөн хөдөлмөрөөр ирдэггүй, өөрийгөө хүндлэх хүндлэлээс ч мөн адил ирдэг. Сүнслэг талаас нь харах юм бол 2026 онд тэдний мэдэж авах сургамж бол буддын сургаалын гол ойлголт болох зөв амжиргаа юм. Төвчээр шудраг байдал, бусдад үйлчлэх замаар олсон баялаг нь төгшүүр бус дотоод амар амгалан авчирдаг. Өөрийн үн цэнийг зөвөр үнэлсэн үхэр жилтнүүд амжилтаараа дарагдах бус харин гүн сэтгэл ханамжийг мэдэрнэ. Мөнгө тэдний хувьд аюулгүй байдлын баталгаа болж өгнө. Линий 2026 онд үхэр жилтнүүдэд өгсөн фэнкшүүгийн зөвлөмж нь галыг тэнцвэржүүлэхийн тулд газрын энергийг бэхжүүлэхэд чиглэдэг. Бор шаргал, цайвар шар, хаш ногоон зэрэг газрын өнгөтэй хувцас өмсөх нь зохицлыг хадгалахад тустай. Гэр эсвэл ажлын байрныхаа зүүн хойд эсвэл төв хэсгийг идэвхжүүлэх нь тогтвортой байдал санхүүгийн өсөлтийг чинь нэмэгдүүлнэ. Эдгээр хэсэгт чулуу, керамик хэтлэл, байгалийн материал ашиглавал тогтвортой орлого, ухаалгаар шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх болно. 26 оны 2 дугаар хагасаас эхлэн олон үхэр жилтнүүд нэг гайхалтай зүйлийг анзаарч эхэлнэ.
Бусад хүмүүс гал морь жилийн хурд хүчнээс болж ядарч туйлдаж байхад үхрүүд харин аюулгүй санхүүгийн хувьд өмнөхөөсөө илүү хүчтэй болсон мэт мэдрэмжийг авна. Тэдэнд эд баялаг огцом ирэхгүй байж магадгүй. Гэхдээ эргэлзээгүй баттайгаар ирнэ. Тийм ч учраас Лин үхрийг гал морь жилийн стратегийн баялаг бүтээгч гэж нэрлэсэн юм. Үхэр морьтой уралддаггүй. Харин үхэр морь давхих замыг нь барьж өгдөг. Хэрвээ та үхэр жилтэй бол үүнийг санаарай. 2026 онд таны хүч хурдан биш, харин зөв чиглэлд оршино. Удаан боловч зөв нийцсэн үйлдэл хамгийн гайхашгүй баялагийг бий болгодог. Гал морь жилж үүнийг тань шагнах болно. 3 дахь зурхайн орд бол гинтийн саятан бич жил. 2026 оны гал морь жилд бич шиг гинтийн баялагийг мэдэрдэг жил бараг үгүй. Ленийн фэнкшүү ойлголтоор бичин гинтийн өөрчлөлт, уламжлалт бус боломж, санамсаргүй мэт боломжуудыг ашиглан онцгой санхүүгийн үсрэлт хийх магадлал хамгийн өндөр орд юм. Бусад хүмүүс нарийн төлөвлөж, эсвэл эрх мэдлээр дамжин өсөлт хийж байхад харин бич жилтнүүд ухаан, дасан зогсох чадвар, төгс цагийг мэдрэх мэдрэмжээрээ баялагт хүрнэ. Бичний энерги сониуч зан, овсгой самбаа, оюуны хурдтай холбоотой. Ихэнх хүмүүсийн хувьд энэ нь сатаарал, төвлөрөлгүй мэт санагддаг. Харин гал морь жилд урьдчилан таашгүй байдал давмгайлдаг бөгөөд яг энд л бич хөгжин цэцгэлдэг. Гал морь жилийн хувьд эмх замраагүй байдал, хөдөлгөөн, аялал, огцом өөрчлөлтийг авчирна. Зарим хүмүүсийн хувьд энэ нь дарамт болдог бол бич жилтнүүдийн хувьд сэтгэл хөдлөм адал явдал мэт санагдана. Өөрчлөлт бичийг айлгадаггүй, харин тэднийг идэвхжүүлж өдөөдөг. Галын жилүүдэд эд баялаг ихэвчлэн гинтийн боломж, санаанд оромгүй түншлэл, санамсаргүй уучрал, яг зөв мөчөд гаргасан эрсдэлтэй шийдвэрээр дамжин ирдэг. Тийм ч учраас бичлэлтнүүд 2026 онд гинтийн мөнгөтэй болох өндөр магадлалтай байгаа юм. Санхүүгийн хувьд бичүүд, технологи, хэвлэл мэдээлэл, онлайн платформ, арилжаа, чөлөөт ажил, дижитал бизнес, маркетинг, энтертайнмент гадаад харилцаанаас хамгийн их ашгийг хүртэх боломжтой. Гадаад харилцаанаас хамгийн их ашгийг хүртэнэ. Гал морь жил ил тод байдал, хурдыг нэмэгдүүлдэг. Харин бичүүд эргэлзэлгүйгээр хурдан хөдлөхийг сайн мэддэг. Олон бич жилтнүүд гинэт аялалд гарах, жижиг санаа гаргах, сошиалд пост оруулах гих мэт жижигхэн үйлдэлүүд нь өмнө нь төсөөлж байгаагүй хаалгуудыг тэдэнд нээж өгснийг анзаарна. 2026 онд бич жилтнүүдийн хувьд хамгийн том давуу талуудын нэг бол зөв цагийг мэдрэх чадвар юм. Тэд хизээ яг үйлдэх ёстойгоо зөнгөөрөө мэдэрдэг. Бусд нь эргэлзэж байхад бич боломжийг олж харан үйлдэл хийж чаддаг. 2026 онд бич жилтнүүд өөртөө эд баялагийг дуудах бас нэгэн шалтгаан бол хурдан суралцах чадвар юм. Гал морь жилийн энерги чиг хандлагыг хурцсгаж, суралцах хугацааг богиносгодог. Бичүүд мэдээллийг хурдан шингээж, шууд хэрэгжүүлдэг. Тэд эхлэхийн тулд төгс байхыг эрхэмлдэггүй, харин үйлдэж байх явцдаа суралцдаг. Ингэснээрээ өөрсдийгөө бэлэн болтол хүлээдэг ордуудаас үргэлж тэд төрүүлж авдаг. Гэвч энэ давуу тал нь эрсдэл дагуулна. Лин тэдэнд анхааруулахдаа 2026 онд бичийн хамгийн том аюул бол болгоомжгүй, хит эрсдэлтэй авир юм. Галын энерги тэдний сэтгэл хөдлөлийг улам хүчтэй болгодог бөгөөд бичүүд төрөлхийн эрсдэл дуртай шинж чанартай. Энэ байдал нь тэднийг санхүүгийн төдийгүй сэтгэл зүйн хувьд мөрөгтэй тоглоом шиг хит их эрсдэл рүү хөтөлж мэдэх юм. Зарим бич жилтнүүд жилийн эхэнд их ашиг олж дараа нь яг тэр оргил мэдрэмжийг дахин мэдрэхийн тулд хит их яарснаас олсон мөнгөө хурдан алдах эрсдэлтэй. Тиймээс сахилга бат энэ жил зайлшгүй чухал юм. Бичүүд хизээ зогсох, хизээ олзоо баталгаажуулах, хизээ ухрах ёстойгоо суралцах хэрэгтэй. 2026 онд баялагын боломжийг барьж аваад дараа нь түүнийг тогтворжуулж чаддаг хүмүүсийг илүүд үзнэ. Олсон мөнгөө ухаалгаар дахин хөрөнгө оруулах, орлогын их үсвэрээ төрөлжүүлэхээс гинтийн ашгаа удаан хугацаанд тогтворжуулж чадна. 2026 онд бичнүүдийн эд баялагын өөр нэг хүчтэй урсгал бол хөдөлгөөн юм.
аялал хийх, нүүдэл суудал, олон улсын худалдаа, хил дамнасан боломжууд тэдэнд онцгой таатай. Олон бич жилтнүүд зүгээр л шинэ газар очихдоо тийм гэж хэлснээр аз тохиолыг идэлнэ. Сүнслэг талаас нь харвал 2026 онд бич жилтний авах сургамж нь тоглоомн дундах ухамсар юм. Буддын сургаалд хит барилдлага зовлон бий болгодог гэж сануулдаг. Хитэх сэтгэл хөдлөл заавал эмх замраагүй байдлыг дагуулдаг гэдгийг санаж явах хэрэгтэй. Амжилтаа ухамсартайгаар эдэлж чадвал бичнүүд хөнгөн бүтээлч азтай хിവэр үлдэнэ. Харин ухамсаргүйгээр эдэлэх юм бол аз тэднээс гулсаад алга болдог. Хурдтай галын жилд хурмаг арга, манипуляцаар олсон мөнгө эхэндээ сэтгэл татам санагдаж магадгүй юм. Гэвч энэ нь тогтворгүй байдлыг дагуулдаг. 2026 онд бичийн фэнкшүү зөвлөмж нь галыг металл ба усны энергиээр тэнцвэржүүлэхэд чиглэнэ. Цагаан мөнгөлөг, цайвар цэнхэр, хар өнгийн хувцас өмсөх нь ашиг орлогыг тогтвортой байлгахад тустай юм. Гэр эсвэл ажлын байрныхаа баруун болон хойд хэсгийг идэвхжүүлэх нь тодорхой байдал, харилцаа, ухаалаг шийдвэр гаргалтыг дэмжиж өгнө. 2026 оны дунд үеэс сүүл хэсэгт шилжих үед олон бич жилтнүүд анх зүгээр л сониуч зан туршилтаар эхлүүлсэн зүйлс нь жинхэнэ орлого болж хувирсан байхыг хараад тэд итгэж ядна. Нэмэлт ажил, үндсэн орлогын их өсвөр болж санамсаргүй уулзалт, бизнесийн түншлэл болон хувирна. Тэр үед бичүүд аз тохиол гэдэг санамсаргүй зүйл биш, харин дасан зохицох чадвар, зориг, хурдан шийдвэр гаргах чадваруудын үр дүн байсныг ойлгоно. Тийм ч учраас бичиг гал морь жилийн гинтийн саятан гэж нэрлэдэг. Хэрвээ та бич жилтэй бол үүнийг санаарай. 2026 онд хөдөлгөөн дунд аз таныг дайрна. Тиймээс сэрэмжтэй, ёс зүйтэй бай. Боломж гарч ирэхэд үйлд. 4 дахь жил бол хожуу ялагч могоо жил. 2026 оны гал морь жилд эд баялаг бүхэн хурдтай, сүрдүүлэнтэйгээр ирдэггүй. Зарим аз тохиол чимээгүйхэн тохиодог. Ленин фэнкшүү сургаалд энэ бол могойн зам юм. Тэр бол 2026 онд баялагийг өөртөө татах хувьтай ордуудын хамгийн сүүлчийнх нь. Гал морь жилийн энерги оргилдоо хүрэх үед могойнууд хожуу ялагч болон тодордог. Могой бол мэргэн ухаан, стратеги, зүүн совин, дотоод галын бэлэгдэл юм. Олон жилүүдэд могойн энерги гаднаа ил гарч чадалгүй зөв мөчийг хүлээн нуугдмал хിവэр байдаг. 2026 оны ихэнх үед могой жилтнүүд таагүй мэдрэмжтэй байж магадгүй юм. Морины хурд хүч, галын довтломтгой шинж, огцом өөрчлөлтийн эмх замраагүй байдал ихэндээ дарамттай санагдана. Бусд нь ураг шиаран давхиж байхад харин могой ажиглана. Ленин сургаалд ажиглалт бол сул дорой байдал биш, харин бэлэгдэл гэж заадаг. 26 оны ихэнх үед могойнууд мэдээлэл цуглуулж, байдлыг сонжин, энерги хаашаа урсаж байгааг ажиглана. Тэд аль боломж хуурмаг, аль нь бодтой болохыг ялгаж харж чаддаг. Харин сэтгэл хөдлөл өндөртэй жилтнүүд хурдан мөнгө олж, адилхан түүнийгээ хурдан алдна. Могой шаардлагагүй эрсдлээс зайлсхийдэг. Тийм ч учраас 2026 онд могойн эд баялаг ихэвчлэн жилийн сүүлчээр, ялангуяа зуны дунд үеэс хойш орж ирдэг. Тэдний шийдвэрүүд сэтгэл хөдлөлд тулгуурлагдаггүй. Могой нэгэнт шийдсэн бол ялалтын магадлал тэдний талд байна гэсэн үг. Гал морь жилийн энерги ийм ухаалаг шийдвэрүүдийг шагнадаг. Санхүүгийн хувьд могой стратегид суурилсан орлогоос хамгийн их ашигыг хүртэнэ. Үүнд хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээ, судалгаа шинжилгээ, бусдыг бий болоод сэтгэл зүйн хувьд эдгэх мэргэжлүүд, санхүү, боловсрал, нарийн мэргэжсэн мэргэжлүүд багтана. 2026 онд мэдээлэл гэдэг алт бөгөөд могой үүнийг эзэмшсэн байдаг. Могой жилтнүүдийн туршлага, зүүн совин нь бусдад асар их үн цэнтэй болж байгааг тэд олж мэднэ. Могойн эд баялагын өөр нэг хүчтэй урсгал бол нэр хүнд юм. Гал морь жилийн энерги ил тод байдлыг нэмэгдүүлдэгч могой бусдаас анхаарал авахын төлөө хөөцөлддөггүй. Харин нууцлаг чанараараа анхаарлыг өөртөө татдаг. Тодорхойгүй тогтворгүй үед хүмүүс могойн тайван оршихуйд татагддаг. Энэ нь өндөр үн цэнтэй үйлчлүүлэгчид томоохон боломжуудад хүргэнэ. 2026 онд могойн хамгийн том давуу талуудын нэг бол өөрийгөө хянах чадвар юм.
Бусад нь гал морь жилийн дарамтанд шатаж дуусгаад могой эрч хүчээ хэмнэж хадгалж чадна. Тэд хизээ оролцох, хизээ ухрах ёстойгоо мэддэг. Энэ тэнцвэр нь могойг хурц хэвээр байлгаж, бусдыг туйлдсан үед нь бэлэн байлгадаг. Боломж бүрэн боловсрох үед могой хөдөлж эхэлдэг. Тэр үед бусд нь үргэлжлүүлэх тэнхэлгүй болсон байдаг юм. Гэхдээ могой өөрийн хамгийн том сул талд анхаарах хэрэгтэй. Тэр нь хит нууцлаг байдал, хит их хойшлуулах явдал юм. Хит их удаан хүлээвэл аз тохиол алдагдсан боломж болон хувирч мэдэх юм. Лин могой жилтнүүдэд зүүн совиндоо итгэхийн зэрэгцээ, байдал тодорхой болмогц шууд үйлдэл хийхийг зөвлөдөг. Гал морьжил мөнх хүлээдэггүй. Зөв мөч ирэхэд могой эргэлзэлгүй цэвэрхэн цохилт хийх ёстой юм. Харин сэтгэлзэн хувьд 2026 онд могойд дотоод гүн өөрчлөлт авчирна. Галан далд байгаа зүйлийг ил гаргадаг. Могоонууд ихэвчлэн гаднах тайван төрхийнхөө цаана хилээгүй айдас, өөртөө итгэлгүй байдлыг тээж явдаг. Могой бүхнийг хяналтандаа байлгах хэрэгцээгээ суллах үед эд баялаг илүү хэлбэр урсан орж ирдэг. Буддын сургаалд тодорхой байдалд хит баригдах нь зовлон төрүүлдэг гэж заадаг. Сүнслэг талаас нь харвал 2026 онд могойн сургамж бол дотоод нийцэл юм. Дотоод зориг ба гаднах үйлдэл нийцэх үед эд баялаг хүчин чармаалтгүйгээр танд орж ирнэ. Зөвхөн аюулгүй байдлын төлөө мөнгө хөөсөн могой амжилтанд хүрсэн ч сэтгэл хангалуун бус байж магадгүй юм. Харин эд баялагийнхаа тодорхой хувийг зоригтойгоор буюу заах, эдгэх, чиглүүлэхэд зориулбал санхүүгийн ашигтай хамт жинхэнэ сэтгэл ханамж тэдэнд ирнэ. 2026 онд могой жилтнүүдэд зориулсан Ленин фэнкшүү зөвлөмж бол зүүн совинг нэмэгдүүлэх энергийг хамгаалахад чиглэнэ. Гүн ногоон, хар, шөнийн хөх, зөөлөн алтлаг өнгийн хувцас идэлэл хэрэглэх нь галын энерги ба дотоод мэрэгэн ухаан хоорондын тэнцвэрийг дэмжинэ. Гэр эсвэл ажлын байрныхаа баруун өмнөд болон хойд хэсгийг идэвхжүүлэх нь тогтвортой байдал, зүүн совин, урт хугацааны баялагийг нэмэгдүүлдэг. Могойн ордныхан унтлагын өрөөгөө тайван эмх цэгцтэй байлгах хэрэгтэй. Амралт бол тэдний амжилтын салшгүй нэг хэсэг юм. 2026 онд могойн эд баялаг идэвхжих сарууд нь ихэвчлэн 7-оос 11-р сар байна. Энэ үед гал морь жилийн энерги тогтворжиж, хурднаас илүү стратегийн сэтгэлгээ давуу болдог. Энэ хугацаанд олон могойн ордныхан гинтийн албан тушаал дэвших, ашигтай хөрөнгө оруулалт хийх, эсвэл олон жил чимээгүй хийж ирсэн ажлынхаа үр дүнг хүртэж магадгүй. 2026 оны эцэс гэхэд могой жилтнүүд өөрийгөө хүртэл гайхшруулж магадгүй юм. Жилийн эхэнд бусдаас хоцорж яваа мэт санагдаж байсан ч тэд жилийг санхүүгийн хувьд илүү хүчтэй, сэтгэл зүйн хувьд ч илүү тайван, гүн итгэлтэйгээр дуусгана. Тийм ч учраас Лин могой гал морь жилийн хожуу ялагч гэж нэрлэдэг. Тэдний амжилт сүрдүүлэнтайгаар биш ч баттай болсон үедээ өөрөө ирдэг. Хэрэв та могой жилтэй бол үүнийг санаарай. 2026 онд таны хүч дэвчээр зөв цагийг мэдрэх чадвар, дотоод зөндөө итгэхэд оршино. Тэгвэл бусад жилтнүүд яах вэ? 2026 оны гал морь жил зөвхөн 4-6 ортол их хэмжээгээр баялагийг өөртөө татах байрлалд байна гэдгийг сонсоод бусд нь яах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Ленин фэнкшүү ухаанд баялагын жагсаалтанд багтаагүй байна гэдэг нь бүтэлгүйтэл азгүй байна гэсэн үг огтхонч биш юм. Үнэн хэрэгтээ олон зурхаан ордын хувьд 2026 он өөр боловч адилхан чухал зорилготой жил юм. Гал морь жил бол хүчтэй, хурдтай жил. Энэ жил нь хүсэл тэмүүллийг нэмэгдүүлж, сул талыг ил гаргаж, бэлэн байсан ч байгаагүй ч хүмүүсийг үйлдэлд шахдаг жил юм. Энэ энергитэй нийцээгүй жилтнүүдийн хувьд 2026 он бол ургац хураах улирал биш, харин бэлтгэлийн талбар юм. Буддын гүн ухаанд улирал бүр ургац авахд зориулагдаагүй гэж сургадаг. Зарим улирал хөрсийг бэлтгэхэд оршдог. Олон ордны хувьд 2026 он өсөлтөөс илүүтэйгээр тогтвортой байдлыг эрхэмлэх жил юм. Луу өхөр бич могой жилтнүүд өндөр хэмжээний санхүүгийн өсөлтөнд хүрч байхад бусад ордуудын хувьд аль хэдийн байгаа зүйлээ хамгаалах нь хамгийн ухаалаг сонголт байх болно. Энэ нь хуримтлалаа тогтвортой байлгах, хэрэггүй эрсдлүүдийг багасгах, ур чадвараа нэмэгдүүлэх, эсвэл сэтгэл хөдлөл ба оюун санааны тэнцвэрт илүү анхаарахыг илэрхийлнэ.
Гал морь жилийн энерги болгоомжгүй зан шийтгдэг бөгөөд зарим жилтнүүдийн хувьд хамгийн ухаалаг зам нь өөрийгөө хязгаарлаж барих явдал юм. Лин фэнкшүү ухааны нэг чухал зарчмыг онцолдог нь салхи хит ширүүсэх үед сөрөх биш харин хүлээх явдал юм. Гал морь жилийн урсгалыг хүчээр сөрөх гэж оролцсон ордууд ядарч туйлдах, алдагдал хүлээх, давтагдсан саад бэрхшээлтэй тулгарч мэднэ. Харин тухайн жилийн сургамжийг хүндэтгэж зөвөр хүлэн авсан хүмүүс дараагийн эд баялагын мөчлөгт илүү мэргэн, илүү хүчтэй, илүү бэлэн болж гарч ирдэг юм. Энэ хүртэл надтай хамт байсан танд баярлалаа. Хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.